байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би арга олог байна. Би одоо анх удаага хинтээ аймаг руу ирлээ. Тэгэд би маш их тогтолж байна. Яагаад вэ гэхээр хинтээ аймаг чинь Чингис хааны төрсөн газар болохоор би маш юм таатай байна. Тэгээ би бас та нартайгаа уулзж байгаадаа би маш баяртай байна. Эхлээд би өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. Тэгээд би хэн бэ? Би бол айлын том хүү. Тэгээд би доороо 2 дүүтэй 10 настай тийм хүү байна. Тэгээд би анх 6 настай байхдаа 300 сэнэж байсан. Тэгээд зарим хүмүүс намайг 300 сэнэсэн хүү гэдгээр таньдаг. Одоо би 2 жил англи хэл зааж байна. Тэгээ бас зарим хүмүүс намайг англи хэл заадаг хүү гэдгээр таньдаг. Тэгээ би бусад хүүхдүүдтэй адил Roblox тоглох дуртай тийм хүү байгаа. Ер нь та нар намайг англи хэлийг яаж сайн сурсан бэ гэж гайхаж байгаа. Би англи хэлийг одоо яаж ер нь сурах би аргаа та нарт зааж өгье. Би англи хэлийг сурахдаа өдөр бүр багаар ингээд сурч байсан. Ер нь өдөр бүр багаар ингээд хийгээд ингээд байнга ингээд тасралтгүй хийгээд байхаар англи хэлийг маш сайн сурдаг юм билээ. Би тэгэж анх англи хэлийг сайн сурч байсан. Тэгээд би анх англи хэллийг ер нь зааж эхлээгүй байхад манай аав ингээд бусдад ямар нэгэн зүйлийг заах нь тэр зааж байгаа хүнийгээ маш сайн хөгжүүлэхийг мэдээд тэгээд ер нь намайг туслах багш болох уу гэж надад санал болгосон. Тэгээд би англи хэлний туслах багш болъё гэж зөвшөөрөөд тэгээд би анх туслах багш байсан. Тэгээд би туслах багш болоод ингээд миний англи хэл сайжраад бас би хүүхдүүдэд заах юм мэдлэгтэй туршлагатай болоод тэгээд би тэрнээс хойш өөрөө би зааж эхэлсэн. Нэрээ тэгээд англи хэлийг сурчаар бусад юмнуудыг маш амархан сурдаг юм билээ. За тэгээд би англи хэл сурснараа зураг зурж сурсан. Тэгээд бас би анимашн бүтээж сурсан байгаа. Тэгээд миний зурсан зургууд энд байна. Бас би англи хэлээр ганцхан англи хэл биш өөр хэлүүдийг сурсан байгаа. Тэр бол би хятад хэл сурсан, орос хэл сурсан. Тэгээд сүүлд япон хэл сурч эхэлсэн байгаа. Тэгээд би баг зэргийн IT код бичих юм мэдлэгтэй болоод тэгээд бас код бичихийг жоохон мэдлэгтэй болсон. Тэгээд нөгөө artificial intelligence гэдэг хиймэл оюун ухаан байдаг шүү дээ, робот. Тэрүүгээр би тэгээд юм код бүтээгээд Roblox гэх тоглоом дээр Roblox Studio гэх програм ашиглаад тэгээд тоглоом бүтээж байсан. Тэгэхээр англи хэлийг сурахаар бусад юмнуудыг маш амархан сурдаг юм билээ. Тэгээд ер нь та нар миний англи хэлний төвшин юу вэ гэж бодож байгаа. Миний англи хэлний төвшин бол upper нөгөө advanced байгаа. C1 advanced. Тэгээ би 2 өдрийн өмнө би ингээд тест аваад, шалгалт аваад харсан чи би ийм advanced гэсэн байгалаа. Тэгэд advanced нь бол нөгөө IELTS гэдэг дээ шүү дээ. IELTS дээр 7 оноотой тэмцэхээр юм бэлээ. Тэгэхээр би 7 оноогийн IELTS-ийн оноо авахаар юм бэлээ. Анх би 6 настай байхад би ингээд хүлэмжтэй байдаг. Тэгээ хүлэмжид ингээд ногоо тарьдаг юм. Манай аав намайг ингээд ногоогоо өдөр болгон услаад байвал ингээд хүмүүсүүдэд зараад тэгээ зарсан мөнгөө өөртөө ингээд юм авч болно гэж ер нь хэлсэн. Тэгээ би анх ингээд өөрөө ингээд услаад өдөр болгон ингээд услаад байсан. Тэгээ услаад байжсэн чинь тэгээ ургангууд эцэг ихийнхээ нөгөө найзуудад би зараад анх тэгэж мөнгөтэй танилцж байсан. Тэгээ би тэр үед хөдөлмөрийн хөлсийг ер нь ийм хөдөлмөрлүүл ингээд шагнадаг юм байна гэдгийг мэдж авсан. Тэгээд нэрээ би ингээд эцэг ихээ би хоолны газарт ийм ресторанд оруулсан.
За тэгээд би англи хэл заагаад мөнгөтэй болсон. Тэгээ мөнгөөрөө би хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ би англи хэлийг чанартай заахын тулд ийм төхөөрөмжүүд авсан. Тэр нь бол би саунд систем аваад, микрофон аваад, камер аваад тэгээд өөртөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэгээ бас би өөрийгөө ер нь ингээд урамшуулад iPad аваад тэгээд нэг жижиг лего авсан. Надад тэгээ 2 дүү байдаг. Тэгээ би 2 дүүдээ ингээд бас чихвч авч өгсөн. Яагаад би ер нь чихвч авч өгсөн бэ гэхээр ирээдүйд ер нь багш болоосаа гэд би чихвч авч өгч исэн. Тэгээд нэрээ сонноос өмнөх жил манай 2 дүү 105 настнгийн им англи хэлний бас багш болсон. Тэгээд тэгсэн штэ. Тэгээд ер нь би англи хэл зааж агаад Монгол улсын асуудлуудыг харсан. Тэр нь бол ер нь англи хэлийг тийм яг англи хэлний багш нарын ингээд хомсдолтой байгааг би харсан. Тэгээ ер нь бас угаасаа тийм нөгөө тийм англи хэлний тийм юу л дээ боловсролын сайд ингээ хэлсэн шүү дээ тийм. Англи хэлийг хүүхдүүдэд заахын тулд бүр нэмэлтээр 5,000 ийм багш авах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Тэгээ 5,000 багш авах гэж ингээ цалинжуулах гэж маш их мөнгө хэрэгтэй. Тэгээд бас ингээд бэлтгэх гэж маш удаа шүү дээ. Тийм болохоор ер нь тийм бас асуудал байна. Тэгээд орчин үеийн мэдлгүүд ийм заах ер нь хичээлүүд байхгүй. За байлаач гэсэн тэр маш үнэтэй шүү дээ тий. Тэгээд бас ер нь зайтай хол нутагтайгаа тийм тэр хөдөө байгаа болон өөр улсад байгаа хүүхдүүд англи хэл сурах гад тэгэхээр ингээд яг монголоор заадаг тийм юмнууд яг байхгүй шүү дээ тийм. Тэгээд ер нь орчин үед хүүхдүүд утас их харсараад бүгдэр болж байгаа шүү дээ тийм. Тэгээд сонголт хийхгүй байгаа. Сонголт ер нь хийхээр сонголт хийгээд бас давхар юм үзэж байхаар ер нь гайгүй байдаг. Бас сонголт байхгүй лээ. Тэгэд бас эцэг эхнүүд ер нь завгүй байгаа шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдийг яг ингээд цаг гаргаж чаддгүй. Тийм ер нь асуудлуудыг би харсан. Нэрээ бага наснаас ингээд суралцах нь бусад юмнуудыг маш амархан илүү сурдаг юм лээ. Бага наснасаа илүү юм сурвал илүү ашигтай мэлээ шүү. Тэгээд би ингээд бодож жагаад шийдэл олсон эдрийг. За тэр нь бол би MNG Kids гэдэг нэртэй юм аппликейшн бүтээсэн байгаа. Тэгээд энэ аппликейшн маань саяны ер нь хэлсэн бүх юмнуудыг ер нь ингээд шийддэг. Тэгээд манай энэ аппликейшн маш ер нь бага үнэтэй. Тэгээд ер нь боломжийн үнэтэй team аппликейшн би бүтээсэн. Тэгээд манай аппликейшн ганцхан англи хэл биш өөр юмнуудыг заадаг. За одоо та нар ер нь би ер нь 9 зэс манай аппликейшн дээр байдаг. Тэгээд энэ арталтай нь тоо эн, IT эн, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, дижитал урлаг, тэгээд түүх, монгол хэл, тэгээд монгол бичиг байна. Тэгээд ер нь энэ аппликейшнийг би бүтээх гэж 5 төрлийн юм баг бүтээгээд тэгээд тэрийг ингээд цалинжуулаад тэгж би энэ аппликейшнийг бүтээсэн. Манай аппликейшны ер нь тухай бол 2023 онд би аппликейшнээ санаачлаад хийж эхэлсэн байгаа. 2024 оны 5 сард манай аппликейшн яг хүмүүсүүдэд гарч эхэлсэн. Тэгээд бас ингээд манай ер нь аппликейшны зорилго бол хүүхдүүдэд ийм мэдлэг өгөх ийм зорилготойгоор би энэ аппликейшнээ ер нь бүтээсэн. Тэгээ одоогийн ер нь үр дүн бол нийт 18,350 хүн гэд татсан байгаа манай аппликейшнийг. Тэгээд манай аппликейшн дөнгөж 6 сарын өмнө гарсан. Тэгээд тэр бол маш том ер нь үзүүлэлт юм. Миний хувьд бол. Тэгээд ер нь та нар ингээд яаж намайг ер нь эдрийг амжуулдаг юм бэ гэж бодож магадгүй. Угаасаа би бүр
давхар юм хичээлдээ явангаа англи хэл заагаад өөр хэлүүд сураад тэгэд зураг зурж сураад анимашн хийж сураад бас давхар аппликейшнийг явж штэ. Тэгэхээр ер нь юм яаж намайг энийг амжуулдаг юм бэ гэж та нар гайхчих магадгүй. Энийг яаж би амжуулдаг вэ гэхээр тайм менежмент буюу цагийн менежментээр би ингээд амжуулдаг. Тэгээ би ер нь өдөр тутмын юм цагийн менежментээр би та нарт ингээд хуваалцъя гэж бодлоо. Тэгээ би энэ цагийн менежмент дээр хоол идэх, унтах гэдэг юм оруулаагүй шүү. За эхлээд ер нь би өглөө босчоод орос хэл болон япон хэлээ ингээд 20 минутаар давтдаг. Тэгчээд гэрийн даалгавраа би хийдэг. Дараа нь гэрийн даалгавраа хийчээд би тоглоом тоглодог. Тоглоом тоглолцоод би дижитал зураг ингээд давтаад ингээд хичээлээ хийдэг. Тэгчээд би хичээлдээ явдаг. Тэг хичээлдээ явчаад буцаж ирээд ер нь тэгээ би хятад хэлээ арай одоо сурдаг, давтдаг. Тэгчээд би англи хэлээ заагаад тэгээд ер нь илүү цагаараа заримдаа кино үздэг гэд бас тэгчээд дараа нь унтчихдаг. Ер нь миний өдрийн цагийн менежмент юм байна. За тэгээд ер нь би чи ер нь юм 10 настай хүүвэ штэ тийм. Тэгэд би ер нь ганцаараа ингэж ийм юмнуудыг хийж чадж байгаа гэхээр та нар бүр их юмыг ер нь хийж чадна гэсэн үг. Тэгэхээр ер нь ийм бидний тойроо 5 юм Монгол байгаа штэ тийм. Тэднэрээс бид нар чи ганцхан тусгаар тогтносон нь. Тийм болохоор тэд нар биднийг харж байгаа. Тийм болохоор бүгдээрээ 3 дахиж хичээх ёстой. Тэгээд Монгол улсаа дахиж ингээд. Тэгээд би одоо энэ та нар ингээ арталт харуул би ингээд Чингис хаан байхад тийм ингээд эзэлсэн ийм газар нутгийг нь би харуулж байна. Хуучин Монгол улс ийм том байсан. Одоо тэр үе чинь маш их мондан бадарч байсан шүү дээ тийм. Одоо харин бид нар чи ер нь жижигэн болсон шүү дээ тийм. Энэ нэгээр тэгэхэд гэхдээ бас л том байгаа. Тийм болохоор бүгдээрээ 3 дахин хичээгээд ингээд Монгол улсаа дахиад мандан бадруулах хэрэгтэй. За тэгэд миний илтгэлийг сонсон та бүхэнд гялалаа. Баяртай.